Сайн бацгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Кремлийн мах буюу мясо кремлевский гэж ярьдаг махыг хэрхэн бэлтгэх тухай тайлбарлая. За эхлээд маха томвтор хэрчин, томвтор хэрчсэн махан дээрээ цагирах хэлбэртэй хэрчсэн сонгино хийгээд дээрэс нь хэмжээнд заасан масл усыг хийгээд маш бага галаар 1 цаг чигнэж болгоно. За олон хүн энэ хоолыг төрийн өндөр зоогонд зориулсан тансаг махан хоол хэмээн төсөөлж ингэж Кремлевский, Кремлин гэж нэрлсэн байх гэж үздэг. Гэхдээ энэ албан ёсны тэмдэглэл биш, харин хоолны соёл нэршлэлээр бий болсон ойлголт юм. Зүйл толгойд улсын үед Кремлийн ойролцоох ресторан, төрийн ордны хоолны газруудад энэ маягаар махыг ихээр хийдэг байжээч гэж ярьдаг. Тэндээс өвж орно Кремлевский буюу Кремлин гэсэн нэртэйгээр алдартай болсон гэсэн амд дамжсан яриа байдаг. За ингээд 1 цаг жигд галаар зөөлөн галаар болгосон мах маань юм зөөлхөн болоод ирсэн. За дахин үнээс гадна дахиад 1 цаг зөөлөн галаар болгоно. За ингэхдээ амтлагаагаа хийн сармис, давас, элсэн чихэр сулруулсан уксус хийгээд ингээд дахин зөөлөн галаар болгоно. За эсвэл өндөр зэрэглэлийн махны жор гэсэн утгыг илэрхийлэхийн тулд энэ Кремль гэсэн нэрийг аваад Кремлин гэж нэрлсэн ч гэж бас ярьдаг. Гэхдээ дээр хэлсэнчлэн албан ёсны баримтаар нотлогдоогүй, харин хоолны нэршил, хоолны соёл амд амжсан ярианы хүрээнд бий болсон ойлголт юм. За ингээд Кремлийн мах гэсэн сонин содон нэртэй мах маань бэлэн боллоо. За маш амттай бөгөөд будаа, гомин, чансан ногоо гэх мэт ачиртай идэхэд маш амттай байдаг. За энэ хоолны махны хувьд баг зэрэг өөхтөн мах илүү цогцдог юм шиг санагддаг. За цорионы махаар бол маш гоё амттай болдог. Энэ удаад гуйны хэсгийн махаар хийсэн нэлээд аргу амттай болсон. За ингээд та бүхэн минь хийгээд туршаад маш амттай энэ махыг жигнээд үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.